Sen beni хүндэтгэлийн харагшид танай харалда жигүүртэх хулгын манай ээлжэт дамжуулга. Орос холбоот улста ноябрийн 10-нд лотодын хэрэгүүдэ ажалтаны хендэргэж тэмдэглэгдэдэг. Энэнхэ урагш 2011 он болтор энэ өдөр милицийн өдөр гэж нэрлэгдэхэн байна. Сагданрэ өдөр гэж. Сагданрэ ажалхада нэршия хүндэх хүшэргээш юндып гэхэд сагданр хада гэмтэн явдалнуудтэй тэмсэх тэрний хажуугаар ажихогшдэ аюулгүй байдал хангаха уялгатай. Сагданрэ ажил тухай тэгээд тэрний хажуугаар бахан детектив гэн жанр хада манай буряд уран зохиолда 1990-ад онуудаа бишигдэж хэлхэн байна. Тэдний тоода Виктор Чимитовэ Алтан бурхан гэж ном нэрлэе. Мөнөдөр энэ ном тухай хэлсэхэмнэ. Манай студийн айлшин Виктор Чимитовэ басган Саяна Викторовна Шайбонова хылбышга эрдэмэ кандидат Зүүн Сибирийн гүрнэ соёлын дэд хургуулийн доцент. Сайн байна. Сайн байна хүндэт Лариса Мжитовна, сайн байна хүндэт телевизор харагшаад жигүүртэх хулгын энэ хайхан дамжуулганда намайг ориандад их баярыг хүргэнэв. Нэн түрэн датотын хэрэгүүдэ тахага албатан ажалтана энэ мөргөжлийн хайндроор үнэн зүрхэн хаамаршалж утан наате удаан жаргалтай хайхан хоохотны болтогой гэж өрийнэв. Хэнда Саяна Викторовна мөнөө сагтагэд харахадамны энэ уран зохиолшдэ уран бүтээлүндэ хараад өсгөдө өрөнгөө ажвайдалы дүйдүршилдэр үндэхэлж зохиолнуудаа бишдэг кайымда тэгээд тэдний тоода баха сагданрын нэрлэхэр байна. Мөнөө энэ Орос холбоот улсы олон үндэхт яхатны уран зохиол хараад өсгөдөмнэ жишээлхэдэн Дагестаны мэдээж уран зохиолш Ислам Ханипаев гэд өрөнгөө авын баха тэр сагдагы ажлы дүйдүршилдэр үндэхэлхэн их хоньорхалтай тийм детективны зохиолнуудыг бишиж мөнөө дээр их мэдээж болхон байна. Тэгээд энэ түрүүн Саяна Викторовна энэ өрөнгөө авын намтар тухай ханха хизээ энэ ийм сагдагы ажлдар байна гэж шибж аманта хөржүгтэй. Манай ава Виктор Чимитов хэжингийн аймагай загатан ютага хажуударшадаг гүбэ гэж хооринда 1940 онд төрхөн байна. Гэр булдо игээл тамх хөвөнийн байгаа. Тиймээ баган ханаа ижавда донортой ихэр тоглодог анхааралтайгаар ханддаг байгаа. Тэгээд энэ загатан ютага Михайловка ютага тасхнуудэ дунд хоргоонуудыг дүүргээд хөдөө аж ахуйн училищид орж комбайн жолоодох эрхтэй болоод загатан ютага бусаж ажлын намтар эхэлнэ гэж хэлэхэд болох. Тэгээд 60 онхоо эхлээд 63 он болтор энэ датотын сэрэгшин харуулсны үүргэд дүүргэж явхада манай энэ амидралэ бүхий хайин мууийн ирэ маряин хо хархан байна үзхэн байна эдэн бахал тэр намууд сонгорхон байна ханамжнуудын тэгээд л манай ава саашин хургууля дэшүүлэх гэж 1965 онд Дорж Банзарова нэрмжэт багш нарын дээд хургуулид буряд хэлэн уран зохиолын ангийн аюутан болж 1970 онд эрхмээр дүүргэн байна. Тэгээд дүүргэхэд багш нарын өөрөнгөө дээд хургуульд багшийн ажлаар багшлахын өрийн байна. Харин манай ава өөрөнгөө нютага чисааны дунд хоргуулийн багш болох гэж шийдэн байна. Дэд хоргуульд хөдлөнгөө нютага бос. Нютага босож баха бурят хэлнэ багшаар хөдлөн байна. Тэгээд тэр багшаар хөдөлж хада манай ава уран зохиолд их дуртай хүн байгаа. Уран зохиол өөрөө бишдэг юмнуудын рассказ юм бишдэг байх хүн хада манай ава энэ хоргуульда зүрхнээ дүнгийн их хоньорхалтай кружок тайлхан. Тэгээд тэр кружогийн хөвүүд хурагшд бэлэгтэй хөвүүд өөрөнгөө онцо авьяас шадлаа мүлэж энэ хэшээлнүүд дээр тэгээд л бахал уран үгийн их гүнзгийгоор уран үгийг айлгаж мэдэж болгон тиймээ мөнөөш хүртрөөний шав нарын энэ хэшээлнүүдээ манай ава тухай их хайхнаар хэлж ханаж хөндлөж явдаг. Тэгээд л энэ үед манай авамнэ өөрөнгөө нананга нөхөртэй танилцсан байна. Манай хайртай Ижироз Будаевнатай. Тэгээд л гурван өхвүүдээ том болгож гарын ганцгада хөлийн дөрөөд хөргөж өргөн тиймээ ганц шие
бид хөвд биш дөрвөн ашнартай ихээр тухалдаг байгаа манай авжи хоёр бүхий ханахын юмын дэмжиж явдаг байгаа. Мөн дээр хуу олон болоод байна. Олон болоод байна зэха. Манай ижи баха багша биологийн химийн багшаар хөдөлгөн араде гэгэрл отличник. Тэгээд л би баха ижи абая хажаажа хойнохон багш болгон би тэгээд л энэ багшийн ажлын дөнгүүд гэхэд ганц ши өндөр нэр зэрэгнүүд биш, грамотнууд биш. 2012 онд бид нэр гурвуулаа энэ лучший педагоги Бурятии гэн проектын учитель именем твоим гэн номдон учительская династия гэд орхон байна бдэ. Багш нарын гэр бүл гэд. Тийм нэг их амжилттай байна. Хэнда тэгдэн таны ава Виктор Чемидович өөрөнгөө намтар хэлэхдээ тэр баха дотоодын хэрэгүүдээ ажилтны алвада хөдлөө тэгээд хөлдөн дээд хоргуулд орходоо баха төрөл бурят хэл шигэнгэ шиглэл аважа багш болгон байна хэмда тэгээд их хэшалтай байна юунд бүхэд багш хэлэхдээ та хуурнах хэмтуда багшуулд тэр уран зохиол заах тэр бүлэг авиасын хөгжөөх гэж тийм кружок бий болгоод мөнөш болтороо тэр шавинрын их баяртай ханжа явдаг гэж. Сайн Викторовна таны ава дотоодын хэрэгүүдээ алванд хизэнхэ хөдөлж хэлхэн байна. Нэ багшилхаа шо гадуур хөдлөөг шгөөл харин хэдэн хоо хөдөлж. 1975 онд КПСС хижингийн райком манай авъя хижингийн дотоодын хэрэгүүдээ таагт хөдөлгөхийн илгээхэн байна. Тэгээд л 1989 он болтор ахлагч участковый инспектораар ажиллахан байна. Тэгээд хөлдөн баунтын аймагын дотоодын хэрэгүүдээ таагт томилогдсон байна. Тэгээд л хамт энэ туршидаа 20 гаруй жилсөө манай ава сагдаагаа энэ хүнд хөшөр аюултай сагдаагаа ажилд их бүхий зүрх шадлаа, бүхий шадабаря, бүхий ухаан бодлоо зориулж амжилттайгаар хөдөлгөн байна. Тэгээд л тэндээ баантын аймагт хөдлөөд л юунэ өөрөнгөө нахананга амралтайгаар байна. Энэ хариуцлагатай ажилда шин гавья харуулнын төлөө манай ава 200 лет МВД России гэн медаль шагнагдан байна. Энэ гадна 2 дахь 3 дахь шатын за безупречную службу гэн медаль шагнагда. Тэгээд л отличник милиция гэн энгэрэ тэмдэгтэх хүртэгдэн байна. Хэнда тэгээд энэ алтан бурхан гэж манай стол дээр таны авын ном байна хэмда. Тэгээд энэ их хоньорхолтой ном гэж юунд бүхэд тэр хүнийх юм бивдэдан дотоодын хэрэгүүдээ ажуултаны тэр хүнд хөшөр онц шинжийн гэх юмгүй тэгээд олон тийм хоньорхолтой тэр гэмтэн явдалнуудтай тэмцэн ажил тухай зохиолнууд манай бурят уран зохиолда тийм олон биш. Тэгээд мирлывыл тем детективные зохиолнуды Александр Ирденеев, Кот в законе, Владимир Гармаев, Сакура Забайкалья, Тайна талисман, Загадка талисмана, тэгээд Цирендулма Дондакова, Хорин хаты тэгээд тем олон зохиолнуд бышыл да. Тэгээд энэ зохиолнуды хажуудаг йылдан алтан бурхан гэн таны авын зохиол их тем хоньорхолтой зохиол байна. Юунд бүхэд өөрөнгөө ажлаа тэр дүйдүшил дээр өндөхөлж бүшэн зохиол болно хэмда. Тэгээд 2012 онд блээгүү 14 онд тэр бүхий манай бурят улсын эрхэм ном гэж шалгарж гарсан байна хэмда. Тэгээд энэ ном тухай сайн Викторовна хурж өгье. Манай ава энэ 20 гаруй жилсоо сагдаагаар ажиллахан хада их дүйдүршилтэй их опыт гэдэг юм байна. Тэгэхээр энэ бүхий өөрөнгөө ханамжнуудаа хархан юм хархан зөнүүдээ энэ номуудсоо оруулсан байна гэж ханав. Тэгээд л бид нэр хэлэхдээ детективный повесть гэдэг энэ номуудын жанраараа юмд бүхэд энэ их хоньорхолтой ушурнуудыг бишна сагдаагаа ажил сагдаан манай бурят улсын сагдаанараа эрхэм зориг шадал баатаршилгын хүү харуулна. Тэгээд л энэ алтан бурхан гэж согсол барья. Нэн сон нэгэхди тоожнууд орно. Завлангай замаар тэгэдэн намрын олбон цаагуур гэн шулгууд орно дуунуудын орно. Тэгээд л энэхэн хоёр тоожнуудын алтан бурхан завлангай замаар гэн хоёр тоожнуудын детективный повесть гэд нэрлэдэг. Тэгээд л энэ алтан бурхан гэж ном соогоо тоожсоогоо
манай авахада энэ хориод гушаад ануутта баунтын аймагы дивисхэр дээр болохын алтан мөнгөний төлөө шунахайрхан муу харгайдаг явхан хөнүүдэ уйлах хэрэг тухай бишигдэнэ уйлынуудын ху харуулна тодор тэгээд л энэ гол зүүл гэхэд энэ алтан бурханын юм гэхэд энэ хада алтан бурхан Люфухан гэж гэрэн хөвөнтие баунтин приз гэдэг хэмнэг гэдэг. Тэндээ нюужа соглуулж алтнуудаар энэ бурхан хэн алтан бурхан хэ. Тэгэл тэрнээ аваад л хөвөнтие гэр руугаа ошхомнэ гэж гархан. Тийхдээ энэ бүтөөгүй энэ хүн гэр хүртрөө шоогүй юмд гэхэд л энэ хориод онуудаа 90 он болтор энэ юунин алтан бурханы гараа гартай явхан. Тэгээд л энэ алтан бурханы төлөө энэ алтан мөнгөний төлөө их буудлан ши болгон байна муу хэрэгүүд ши бүтэгдэн байна энэний тухай их илэр тодор манай ава харуулхан байна зураглахан байна хоёр дахь туужийн завлангаа замаар подарогын страдани гэд оршуулдаг манай оршуулдаг байгаа манай ава энэ хада агуу их дайны үед тэргэлж ирхэн хүнэт тухай тэдний завлан тухай тэдний энэг дург тухай бахал харуулдаг байна. Тэгэл бахал манай энэ сагдаануудын ажил өндөр үүргээ гэж байхан их тодор элэр харуулдана бахал. Тэгэл гурав дахь энэхэн намрын олгон цоогор гэхэн рассказын бахал хүнэт уншигчтай хайшаагдах байна гэж ханав. Энэ 90 онуудтай лихи 90 гэдэг гэшээсэда тэр үеийнүүд салим мөнгөн байхаагүй сагта зобхон эрдэн бүлэгтэй хүнүүдээ амитрал тухай. Абамны хайхан 3 дуутай ханаарэ сэлгээхэн цагаахан загустай жигдэн дуран тухайга хэлгийм нэг гэж 3 дуутай жигдэн композиторнуудын манай мэдээж бурят улсай композиторнууд Лариса Николаевна Санжиева, Владимир Айшеев энэ дуунуудын оперны театртымны дуулагдахан тайзан дээрэн мөн часаанын дунд хоргорын 100 жилийн концертыда бахал дуулагдахан байна. Тэгээд нэхэн 3 дахь дуугийн манай нэтгээ басган Сэрэн Долгар Бадмаевна Бадмацаренова хылбышгэ кандидат манай бурят улстай мэдээж бурят хылны багш энэ 3 дахь дуугийн игээл ханаар дуулдаг гэж бодё тоолдог. Тэгээд их баярлаж явдаг дуулж уншиж сэлдэж явхан өгнүүд шүлгүүдийн бодё хүнөттэй их баярыг хүргэдэг гэдэг. Энда Саяна Викторовна тэгээд баха юм асуудал гарна энэ танай авын Виктор Чимитове зохиолнуудын орд хүн дээр мөнөө дээр оршуулгадаагүй байх юм да. Тэгээд энэ хэрэг Саяна Викторовна та өөрөө орд хүн дээр оршуулах тийм урдаа зорилго тавья гэж үгүй. Энэ зорилго тавигдан хай их шухал зорилго намдаг гэхэд би 30 жил Зүүн Сибирийн гүрнээ соёлоо дэд хоргуулд багшилж ямнав. Тэгэхдээ энэ миний тэнхим хэлбэшгээ уран зохиолын тэнхим энэ литературное творчество гэж мэргэжлэр аюултай болдог гэж. Тэгэхдээ би өөрөө ород хэл заадаг юуны оршуулгын онол теория практика гэдэг уншнавэ. Тэгээд л олон хурсалын юунуудын халбарынуудын уншдаг би. Тиймээ энэ манай аюултайда хардаг би хайшингаад оршуулнав. Манай оршуулгадаагүй анхан оршуулгадаагүй бүхий энэ бурят уран зохиолнуудыг оршуулж явдаг. Тэгээд л энэ магадгүй өөрөнгөө аюутаараа хамт проект болгоод оршуулах ханаатай байна. Тэгээд л энэ баха сак хэрэгтэй. Тэгээд л энэ заалха биелүүлэх хэрэгтэй гэж би боддог. Биелүүлэх. Тэгээд Саяна Викторовна энэ ажил тухайга баха хэлэхэд хэмтда таны Зүүн Сибирийн гүрнээ соёлын дэд хоргуулда литературное творчество гэд баха оршуулагчид билддэг юм уран зохиолд хаваатай мэргэжилтэй билддэг тийм тусгай шигүү байна юм да. Энэ шигүү тухайга баха нэгдэв. Тэгээд энэ 2009 онд манай тэнхим энэ шиглэлээр аюутад билдэж байна гэж. Тэгээд ганцши уран зохиолын оршуулагч биш уран зохиолын хөдөлмөрөгч литературный работник гэд баха болдно гэж. Мөнөө их будут их дэвхтэйгээр хорж байна. Их хонирхалтайгаар тэдний программаас уран зохиол, дэлхийн уран зохиол, бурят уран зохиол, ород уран зохиол, ород бурят монгол хэлнүүд үздэг олон литературный критика гэд байна ха.
Их хонирхалтай редакцийн ажил юм редактирование юм хэж хоргадаг гэвч тиймээ манай хөвгүүдэд олон тэмцээнүүдтэй явдаг уран зохиолын амжилттай явдаг бүхий энэ коллеж төгсгөн хоргууль дунд хоргууль төгсгөн хөвгүүдээ манай дэд хоргууль ирж аюутан болохын үнэн зөвхөн өрөнөве. Хэнда тэгээд тэр гүрнэ талаар гхимгу манай буряд улсы засгай газрын зөвхөн энэ таны шиглэлд тийм бюджетник юуда хооринуудыг өгдөг гэшгүй. Энэ манай буряд правительствын их нулу их тогом антах өгтөнхэ юндаб гэхэд 2022 оны хилээд энэ целевая подготовка гэд хэлнэп жордор энэ таван хөвгүүдийг бэлдэж байна бдэ таван аюутдыг тэдэмнэ их амжилттай явж байна. Тэгээд манай буряд элит оршуулагчд болно гэж их найдаж байна. Хэнда мөнө дээрэн таны шиглэлэр хураад гархан аюутад дүүргэн түүсгэгшд гэлдэ хаан хөдөгнө гэж. Манай хөвгүүд хадаа энэ юугэ мэрэгжлээ төгсөхөд энэ шиглэлэр хураад олон газарт ажиллах харгатай жишээлбэл сэтгүүлнүүдээ редакцнуудаа теле радио дамжуулгуудаа редакцнуудаа ганц ши театрэ таагта литературная часть гэд байна тэнд баажлж болно. Тэгэл ганц ши литературный работник биш литературный хөдөлмөрч биш бахал уран зохиолын аршуулагчаар ажиллах болно. Тиймээ мөнө манай хөвгүүдэд олон хонирхалтай газарнуудтай ажиллана. Зарим эрдэмээ шиглэлээр явхан байна. Заримын корреспондент болоод явж байна. Тэгээд л бахал энэ өөрөнгөө мэрэгжлэр хайн эдэвхтэй хөдөлж байна гэхэд болно. Хэнда нэрш тийм хэмдэ уран зохиолд хавааты тийм тусгай мэрэгжлтэй таан бэлдэж байна. Харин манай даже банзарвын өмчтө буряд гүрний их хоргуулд хөлөвшгэ талаар нэн түрүүн багшийн тэр шиглэлээр бид бэлднэх юм бидэ. Тэгдэ таан тэр литературный работник гэдэг оршуулгах их арга боломжтой тэр редакцнууд хөдөлгөх юм мэрэгжлдэд хаан үе их хэрэгтэй. Тэгдэ энэ таны мэрэгжлд таны энэ шиглэлд амжилт өгсөх байна гэдэг. Олон л ушо мэрэгжлдэд хурж гараад л юм хэмдэ өрөнгөө ажвэдл намтар энэ л өрөнгөө шиглэлээр олох гэж найднавч. Тэгээд Саяна Викторовна авынга ямар та дуртай шүлэг дуу гэшгүй бидэнд баха уншиж өгөх гэшүүд. Саяна манай авахада наненга нөхрөнгө роз будайнага далын нахамда зориулж баярэ шүлэг бишэн байна. Энэний би телевизор харашатта зориулж танда зориулж уншиж өгөх юм зөвшөөгд. Их хонирхалтай тэгэл бүхий өгнүүдийн үнэн гэж би боддог. Жаргал нэ хайхандаа гэж шүлэг. Хабары шивүүдэ тэнгэрийн удамда хошууран нийдэж босах хэрлэр сылги сагаахан загатын талада сэнгэн ябадага ханана ятеш харётхан нахамне хадаран өнгөрөө хаюул нэмнэ жаргал хайханлыда доолалдың сынгыжы ябхар шимне далы нахане даванды хурывыш энейхэн наханенга иршеті хада ирденин тоғыр горвың хоғыды вылыглыш заяты бурханы хайры уршолор зе хоғдері ойырың амығарханыш бурханы уршолор отын аты бойынты жарғалты явышта. Ийм хайхан өгнүүдэд зориулж баярэ шүлэг бишэн байна манайва. Нэрш наханенга нөхрөө аян баярта зориулж тэгээд бүхий наханенга ажвэдл тэгээд өрөнгөө сэтгэлээ байдал гүйдэ бултын гэд цоглуулж зохиолшхада уран шүлэгшхада гэж хайхан шүлэг бишэгэ шавта. Тэгээд Саяна Викторовна ана бахай масуудл гарна хэрвээ уншигшд ана Алтан бурхан гэж ном унших гэж ханавал ханха энэ ном олж уншихар гэж. Энэ Алтан бурхан гэж саксалбарын ном юунда бүхий энэ манай номын буряд улсын номын санд байх ятай. Тэгээд л гэвш намдаш хонходж болно. Баха өгж болно. Тэгээд л энэ Алтан бурхан гэх номын сангуудтай байха. Тэгээд уншиж аваад уншиж болно.
зипта. Тэгээд тандыши хандыш болха. Хандыжы болха. Тэгдэ Залгыши болха. худалдыжы апхар аргы боломж. Балыжы балын. Хэнда. Тэгээд Саяна Викторовна энэ Алтын бурхан гэж ном Виктор Чимитове таны авын манай энэ буряд уран зохиолын түүхэдэ илэнгая 1990 онхоо хилээд манай буряд уран зохиолны ондоо тийм шиглэлэр хөгжих хилээ хаймда. Тэгээд тэр үе сагай байдал харуулхан тэр намраа ольбон гэж зохитхан тийм рассказ байна. Тэгээд нисагданры ажил харуулхан тэр ылды болон хоньорхалтай тийм хэрэгүүдээ юм хэмда тайлбарлан тийм өөрийн ажлын дүйдүршил дээр зориулагдсан зохиолнууд. Тэгээд өшөөнөгийн масуудал Виктор Чимитов ны зохиолнуудаа бүшгдээ баха ганца игээд бүшөө орон зохиолчтой холбоо харилцаагүйгээр баха бүшээ хөгжөө бүшх юмда олон тоотой тэр үеийн зохиолчтой хамта баха холбоо харилцаатай байхын тэгээд ямар даврын зохиолчд дэмждэг байхын гэлдэ нөхөдийн тэгээд өшөөнө олон жилийн хугацаадан дотоодын хэрэгүүдээ албанд хөтлөөг нь хэмтдэ тэгээд энийн тухайн баха юу хөрх шүү дээ. Тэгээд энэ манай авамныхада энэ уран зохиолдоо их дуртай хүн баг нанаа дуртай хүн байгаа. Тийм хэлдэг гэж та уран зохиолдод дуртай хүн өөрөнгөө юугээ зорилгоо биелүүлж явдаг жаахан хаахааш тийм аюутан явхасаг багынхан рассказуудыг очеркнуудыг шулгуудыг бичдэг байгаа. Тэгээд тэр уран бүтээлийн манай мэдээж буряд улсын мэдээж уран зохиолчид нэрлэвэл Георгий Дашибылов, Цэрэн Галанов, Соломон Ангабаев гэх олон поэтууд уран зохиолчид энэ манай авын ажил их өндөрөөр сэгнэж дутуу юмын заашаа их тоо хөргөн гэж хэлэхэд дэмждэг байгаа. Дэмждэг байгаа манай аваа. Тийм манай аваа энэ нөхөдөө их баярыг хүргэж тэгээд л өөрөнгөө уран зохиолоо бүрий саашин хайнаар бүрий ихээр дэмжиж өөрийгөө бүр зорилго тавьж явхан гэхэд болох. Саяна Викторовна Виктор Чимитов таны авын зохиолнуудаа бүшгдээ бахал энэ ганц Алтын бурхан гэж номсоо бүх зохиолнуудаа хөвлүүлээ бүш баха нэнхэ урагш багахаш я ютун байхдаш баха туршилгаануудыг хэдэг байх юм да зохиолнуудыг бүшдэг. Хааны ямар журнал сонин юмнууд зохиолнуудаа хөвлүүлдэг. Манай абахада өөрөнгөө зохиолнуудыг хэжингэн гол гэж сонинд хөвлүүлхэн байна. Тэрэн хайгадна Маринхуур гэж сэтгүүлд баха олон юмны орхон байна. Арга хөвлөгдөн байна. Шулгуудын болон рассказнуудын. Буряд өндөр ши баха байха. Тэгээд Саяна Викторовна игж авынга ном гэши тауро баха хөвшгэрдмэ кандидат хада баха хөвнэ талаар шинжилхэн байна хэмтдэ. Тэгээд энэ ном тухай тусгай тийм эрдэм шинжилгээ ажлнууд бигэшгүй. Би өөрөө хөвнэ талаар шинжилгэх хэм би. Тэгээд нэний баха үргэлжлүүлэх ятав хэрэгтэй хонирхалтай ягаад гэхэд детективный повесть гэшмнэ баха өөрийн онцлогаатай онцон маягтай тийм бүрөө гоё нэг хонин юмнууд гарна дүн гарна гэхүү. Тэр хөвнэ талаар нэр там ёгошки талаар их хонирхалтай тийм лексикийн талаар тийм их нэг Интерпол, Сагданар, Старшина гэх юм уу олон өгнүүд байна. Тийхдээ бахал энэ детективный повесть ял бахал гэдэг дахин хангла харуулгна гэхүү ийм там ёнернууд байх да. За хэнда хүндэт Лариса Мжитовна хүндэт телевизор харагшат манай ава Чимитов Виктор Чимитович ажлын намтар уран зохиолын бүтээлнүүдэн энэ дамжуулгая зориулхандтны үнэн зүрхнөө их баярыг хүргэнэвдэ. Тэгээд л бултанда манай авын өгөөр энэ Алтын бурхан гэж номсоогоо уншигчдаа их хайхан өгнүүдийг зориулхан байна. Тэгээд энэ өгнүүдийн тандаа хайхны хөсөөд зориулж уншихыг юм зөвшөөгд. Энэ номын дэлхэдэр сэтгэлднэ хайхан байгла. Ханахан хэрэгтнэ бийж жил жаргалтнэ халбаран байгла. Ултгай ямар хайхан өгнүүд гэш. Танда хайны хургыя амжилт хүсье игж авынга
зохиохи зам тэгээд зохиохон уран бүтээлнүүдийн игж өндрөөр сигнэж олон нийтэд тараж игж танилцуулж явхад аргагүй их буянтэй хэрхэмдэ тэгээд баха багш хүн хада аюутта ба буряд уран зохиолоо зааж тэднэтод авинга энэ номтэй танилцуулж тэгээд цаашдаа баха оршуулгын талаар ажиллах зорилго тавинд энэ их хэрдэтнэ өшөөд ихэн амжилт хүсье. Баярлалаа. Хэнда. Үндүдэт яли харакшыт, мунодре мане дамжуулга Виктор Чимитове алтын бурхан гыжы номды зорюлыгда. Дамжуулгым наешын Виктор Чимитове басығын Саяна Викторовна Шайбонова. Мане дамжуулга харжы бәкті. Инегер дамжуулгыя түгісхия, тахим олзытыра, байырты.